Зандан шатрын засгийн газар бол сайн ажилласан. Би одоо өөрөө тагимд нь бол байсан. Тэгээд ямар ч байсан эдийн засгийн бодлогын хувьд бол буруу бодлого бол авч явуулаагүй нэг. Хоёрдугаарт өөрөө бас эдийн засгийн бас сайн мэдлэгтэй болохоор харьцаад ажил хийхэд бол маш амар байсан. Тэгээд нөгөө талаар нь гадны хөрөнгө оруулалтыг бол маш сайн ингэж дэмжиж ажиллая. Дээрээс нь нөгөө эрчим хүчний шилжилтийг бол зөрөгтэй гэдэгтэр битээр бол маш сайн ингэ санал нийлцсэн ингэ явж байсан. Нэлээд олон бас төслүүдийг бас өрөөд хөрөнгө оруулагчтай бол уулзаад ингэ явж байсан. Тэгээд ийм байдал бас одоо үүснэ гэж бас бодсонгүй. Тэгээд нэг жилийн өмнө бас л өмнөх засгийн газар бас ингэ л солигдчихсэн тий. Нэг болохоор өмнөх нь нэг хүүхдийн цүнхний асуудал гарч ирээл нэг болж байсан. Нөгөөх нь болохоор өнөөдөр бас нэг энэ их хурлын даргын сан суудал гээл ингээл болцдог. Тэгээд тэр нөгөө хамтран засгийн газарт ингээд ажиллаж байгаа улс төрийн намуудын хувьд энэ өөрөө ингээд гинтийн бөгөөд тэгээд цаашаага яаж ажиллах юм бэ гэдэг дээр юм асуулын нэмдэг ирээд байна л т. Тэгээд гадаачаа ингээд бүгдээрээ ингээд бужигнаа дэлхийн ертөнц ингээд оронгоороо эргээд улс үндэстнүүд чинь хоорондоо нэгдээд байгаа байхгүй. Түүхэндээ байгаагүйгээр европчууд чинь нэгдээд дээ шүү дээ. Түүхэндээ байгаагүй арабууд ч бас ингээл хоорондоо нэгдэл тэн дайш самуу гэдэг тэгсэн ч гэсэн ингээл нэгдэл. Тэгээ бүх улсууд чинь ингээд дотроо ингээд эв нэгдлээ ингээд хангаа явчихад Монгол ингээл нэг юм 3.5 сая хүнтэй мөртлөө энэ нэг одоо дөрвөн уулынхаа дунд л утаа маань уугуулаад хоорондоо ингээд үзээд байгаа маш харамсалтай байна. Тэгээ би бас сая чуулган дээр бас үгээ хэллээ. Тэгээд асуудал бол энэ ардын намч байна, ардсан намч байна. 35 жил бие биенийхээ хийсэн зүйлийг үгүйсгдэг. Тэгээд аль болох бие биенийг огцруулдаг. Санал суудлын төлөө ингээд тэмцэл ингээд үргэлжилсэн. Энийг өөрчлөх гэж бид нар үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн шүү дээ. Энийг өөрчлөх гэж хүн нам тохиолбол 2.5 жил бүх аймаг орон нутгаар одоо бүх аймагуудаар 3 удаа явж 200 гаруй сумдуудаар явж ингээд иргэдэд ойлгуулжсэн. Одоо би жаахан хичээд байна л да. Тухайн үед бол ингээд 35 жил ингээ хийргээд байна. Хоёр намын систем чинь болохгүй байна. Дэлхийд дээр хөгжсөн түүх алга. Олон намын системтэй болоод хамтраад доктортой байдлыг үүсгэж эдийн засаг одоо тэлэх юм аа. Итгээ гэд ингээд одоо бүх иргэдтэй ингээд уулзаад тайлбарлаад явж байлаа. Одоо маш их ихтгэл өмчтөр энэ засгийн газарт орсон. Анх засгийн газарт одоо оюутны хамтарсан засгийн газарт ороход бол 2-3 хоног одоо шаардсан. Манай хүн намынхан болохоор орон нутгийн сонгуульд ормоор байна дарга. Тий, сүрэг хүчин баяа л гэсэн. Тэгэл ачаагаа үүрээд иргэдэд амлцсан юм чинь бүгдээр шүдээд суугаад энэ засагт орё. Бидрийг одоо юу шүүмжлэх нь бол хамаа байхгүй. Ямар ч сорой гэдэг. Дараагийн засгийн газар дээр мөн адилхан за нэгэн техлүүсийн ажлаа ингээд дуусгаад явах нь зүйтэй байна гэдэг шийдвэр гараад ингээд явсан. Гэтэл энэ жил өрөхгүй ингээд огцорчлоо шүү дээ. Тэгээ асуудал нь хаана вэ гэхээр би нэг зүйл хэлчихэ. Монгол ардын намд байна. Монгол ардын нам 105 жилийн түүхтэй институцээ гэж өөрсдөө ярьдаг. Гэвтэл ингээд өөрсдийнхөө засгийн газрыг 2 удаа огцруулах юм ажлыг хийлээ. Харамсалтай. Түүн дээр нь ардсан нам бас нэг улс төрийн хонжоо олох зорилгоор ингээд алга ташуулах гэдэг юм болно шүү дээ. Бүгдээр алга ташаад өгөл дөө. Гэхдээ хин одоо сүрэг хүчин ирэх барьж байгаа засгийн газараа л огцруулаад байх юм бол оноо аваад байна гэж хин тийм юм одоо чөтгөр нь чимэтсэн юм бэ энэ чинь. Гаднаа ийм ингээ бужигнаантай байгаа үед аль болох бид нар эв нэгдлээ бариад доктортой засгийн газар одоо хийж чадах юм бол энэ чинь хөрөнгө оруулалт нэмэгдэн бизнесэнд хэлнэ. Энэ эдийн засгийн тогооч нь томрно шүү дээ. Одоо энэ тогооч ингээ агшаад байна шүү дээ. Олон бүр агшаал нэг хэрүүлийн нэг ийм ус болцоод байна. Дараагийн засгийн санал хэрүүл ер нь дахиад хамаатай ажиллаа өөрчлөлт дараагийн засгийн газраас бол яг хамаагүй. За одоо энэ шийдвэр бол ингээ би ганцаараа гаргадаг шийдвэр биш ээ. Тэгээд ийм байдалтай эргээд ажиллах юм бол мэдээж энэ засгийн газар чинь үр дүн гарах уу гэдэг л юм байна. Дараагийн удаа дахиад богино хугацаанд засгийн газар огцруул яах вэ? Одоо 2027 оны ерөнхийлөгч 28 оны ерөнхийлөгч 28 оны их хурлын сонгуул гэдэг. Тэгэл Монгол нутагт чинь нөгөө сонгуул нэг л хуваагддаг хоорондоо популизмоор өрсөлддөг нэг хөгийн байдал чинь ингээ бий болох гэдэг шүү дээ. Хүн намын хувьд бол бид нар шүүмжлэлсэн чсэн хамаагүй ачаагаа үүрээд тэгээ нэг урагшлуулъя л гэсэн байдлаар ингээд явсан. Одоо харин бид нар дүүнэлтэй. Тэгээ хүн намын зөвлөл бол хуралдана, улсын хуралдах, за мөн хүн намын удирц зөвлөл шаардлагатай бол бид нар төлөөлөл зөвлөлөөр хуралдаад хэрэг заяа ингээд шинэ ерхий сайдын тодроод тэгээ санал асуух юм бол бид нар
хилцэж байгаа шийдвэрт энэ удаа бол яагаад гэвэл бид нар ингээд ажил хийх юм уу хийхгүй юм уу? Тэгвэл хэрэлдэх юм бол бас хэрэлдэж чадна шүү дээ. Та нар санаж байгаа бол 2020-оос 24 онд чинь хүн нам ганц судалтай би бол бас хэрүүлчих нэг л байсан шүү дээ. Тийм биз дээ. Бүтэн жилийн хугацаанд би нэг л удаа үг гэлээ. Хамгийн сүүлийн миний хэлсэн үг бол оюун эрдэнэ засгийн газрыг хамгаалж үг хэлж ирсэн. Яг нэг жилийн өмнө та нар шүүгээд үзээрэй. Энэ удаа бол би бас энэ засгийн газрыг хамгаалаад үг хэлж байгаа. Энэ дээр ардын нам, арсан нам байна уу? Хүнд хайртайтай биш. Энэ оюун эрдэнэ байна уу? Зандан шатар хайртайтай биш. Энэ бол Монгол улсын эрх ашиг байхгүй. Доктортой засгийн газар байж ч хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол Монгол улс хөгжихгүй. Гадны дотны хөрөнгө оруулалт бизнесээ дэмжихгүй бол Монгол улс хөгжихгүй. Ингэж хоорондоо талцаж хуваагдаад ингээд засгийн газар огцруулаад байх юм бол Монгол улсад улам л их дарамт ирнэ. Тийм болохоор бид нар нөгөө хэрэлддэг хүмүүсийн нэг хэсэг нь болчихгоо гэвэл манад 8 боловсролтой, өндөр мэрэгжилтэй ийм хэрүүл хийх боломжтой хүмүүс байна. Бүгдээрээ чимээгүй байгаа шүү дээ. 2 жил ингээд чимээгүй байгаа даа шүү дээ. Тэгэхээр бид нар одоо маш нухастайгаар ярина. Тэгээ ярьж байгаа шийдвэр гарна. Хэрвээ ажил явахгүй бол тэгээ сайхан бүгдээрээ сөрөөл бие бинийгээ муулаад тэгээд явъя л та. Үгүй бол тэгэл ажиллаа хийцгээе. Одоо ардын нам, оюун нам хариуцлагатай бай гэж байгаа. Хүн нам, иргэний зориг ногоо нам бол өнөөдөр бас ачаагаа өөрөө явж байгаа шүү. Тэгээ ажиллаа хийгээд явж байгаа. Үр дүн гаргаа явж байгаа. Маш олон хөрөнгө оруулалтын гэрээ эслүүдийг хийгээд нодон жил буугаал, онгосноос буугаал нэг цүнхний асуудал гараад тэгэл олон улсад нүүр хийх газаргүй болсон шүү дээ. Одоо ингээд бид нар ингээд Баленсын сан дэлхийн банкны уулзалт, Нью-Йоркт болох хөрөнгө оруулагчтай уулзалт гэдэг бизнесүүдээ бэлдээд энэ 4 сард уулзалтаа хийх гэж байгаа. Дахиад засгийн газар нэг огцорчлоо гэхлээр тэнд юугаа ярьж хуухаа майж хүлээдээ. Тэгээд бизнес хөрөнгө оруулалт орохгүй бол Монгол улс яах хүлээдээ чинь. Ичгмээр онгоотой байхгүй.